Үгэлээ. За яг хөө тэгээд барагшин дээр хэдүүлээ бодлогоо зүг бариад явах нь зүйтэй. За барагшныг бид нар байгалийн хоор ангилалтаа оруулаа тооцох юм уу? Энэ эрх зүйн орчныгоо хэдүүлээ нэг маш ойлгомжтой болгож ямар ч гэсэн асуудлуудаа аль алиалтаа хамтраад явах нь зөв болов гэж бодож байгаа. Энэ дээр бас байгаль орчин судлаачийн байнгын хороо маань анхаарал цаашаа явах нь бол зөвөө. Тодорхой хэмжээнд тусгай хамгаалалтаа статус руу оруулах юм уу юу? Тэ? Энийг бас бид нар бодох хэрэгтэй байна. Хоёрдугаар түүхий болон хагас боловсруулсан экспортын хоргийг сунгах юм уу юу гэдгээ үе шатлалтаагаар шийдэх шаардлагатай гэж харж байгаа. Хэрвээ сунгахаар бол зөвшөөрөл өгөх квоттой холбоотой асуудлуудыг оруулж харах хэрэгтэй. За нөгөө нөхөн сэргээлтийн механизмыг бид нар хуулийн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Энийг бол бид нар зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа. Дараагийнх нь бол энэ дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг татвар санхүүгийн бодлогоор дэмжих юмар бодлого байх боломж байна вэ? Нэгд л нэмэн өртөг шингээ одоо Монгол баргаш шингээд брэнд бүтээгдэхүүн бий болгоё гэж байгаа бол энэ дээр бид нар тодорхой хэмжээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг татвар болон санхүүгийн төвшөнд бид нар яаж шийдэх юм бэ? Дээрээс нь олон улсад бид нар энэ бүтээгдэхүүнээ яаж бүртгүүлэх вэ гэдэгтэй холбоотой асуудал бас байна. Тэр гих мэтлэнгээс ахуулаад энэ асуудлуудаа хэдүүлээд цоогоо явах нь бол зүг болов. Байгаль орчин уур амьсгалын сан чинь татан буугдаг байгаа зү. Тэгэхдээ сан татан буугдаг шүү дээ. Дуудлага худалдаа гэдэг бол 2022 оны 6 сарын 17-ны өдөр зөвшөөрлийн тухай хууль хэрэгжээд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд батлагдаад 23 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхгүй. Тэр үед би сайд байсан. 100 гаруй мянган доллар хин нэгнийг кармагаар дамжиж аг нуурын процесс яваад исэн учраас нутаг орондоо ээлгүй байгаад исэн учраас л тэр дуудлага худалдаанд оруулах процессыг хийсэн шүү дээ. Гэхдээ 50% нь байгаль орчин уур амьсгалын санд орж байгаа. Тэр мөнгөний орж байгаа 50%-аар эргээд тухайн амьтныг хамгаалах ажлыг бид нар хийх боломжтой шүү дээ. Одоо ч боломжтой. Дуудлага худалдаанаас орж байгаа 50% орлого орон нутагтаа төвлөрж байгаа. Тэр орон нутагт орж байгаа орлогоноос эргээд тэр амьтныг хамгаалах мөн одоо эдж тэжээлийг бэлтгэхээс ахуулаад тодорхой үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь хуулиар олгогдсон одоо ч байгаа. Нөгөө талдаа байгаль орчин уур амьсгалын сан дээр нэгэн төвлөрж байгаа мөнгө өөрөө тэр чиглэл рүүгээ л явах ёстой учраас тэндээ энэ баргашныгаа одоо хамгаалт юм уу яад энэ судалгаа нөөцийн судалгаа бодлогоо хийд юм уу үйл ажиллагааны зориултан дээр нь газрын дарга нар маань сайдтай хуулийнхын гаргалгаануудыг гаргаж өгөөд энэ нөөцийн судалгаа хийх ажлуудаа эхлүүлчихмээр байгаа шүү дээ. Тэгэхгүй бол ингээд усын төсвөр заавал шийдэх ёстой гэдэг ингээд хараад идэг. Усын төсөв чинь 25 оны усын төсвөдөр судалгааны мөнгө хасагдсан гээд 26 он яах вүлээ гээд ингээд явж байгаа шээ. Болохгүй бол тэр байгаль хамгааллын итгэлцлийн сан TNC байгууллагатай 71 сая $240 гаруй тэрбум төгрөгийн сан байгуулагдаад мөнгө нь бүрдсэн шүү дээ. Хандвар. Тэр мөнгнөөсөө эргээд энэ байгаль хамгааллын чиглэл дээр олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэл дээр нөөцийн судалгаа хийх ажлуудаа хийж болно шүү дээ. Одоо 130 сая төгрөг чи юу юм бэ? $40,000. Одоо $40,000-ыг 71 сая $-оос TNC байгууллагатай яриа зөвшөлдсөд тухайн одоо хамтын ажиллагааны хүрээнд хийчих боломжууд нөгөө талдаа бас байгаа шүү дээ. Сая TNC-ийн чинь 330 сум, 330 ус билүү? Хөв цөөрөн билүү? Тэрэн дээр чинь хамтын ажиллагаа өрнүүлээгээл явж ийл шүү дээ. Нөгөө талдаа бас тул загас өршүүлэг дээр ч гэсэн мөнгө тийм тавиал явж байгаа шүү дээ. За мэрэг шүүхэлээ.